дахин амьдсан. Тийм ээ, тэр дахин амьдсан. Амен. Тийм ээ, үнэхээр тэр бидний төлөө дахин амьдсан. Амен. За тэгээд өнөөдөр бас дахин амьдсан баярт ирсэн та бүгдийн дээр эзний ивэл нэгүсэл өрөөл дүүрэн байгээ. Амен. За тэгээд бүгдээрээ хамтдаа өнөөдөр бидний эзний дахин амьдсан одоо баярын эзний үгийг хуваалцах гэж байна. Тэгээд бүгдээрээ Матай номонд орчих. За Матай номын 28 дугаар бүлгийн 1-ээс за бүгдээрээ Библи байгаа тийм ээ хамтдаа. За энэ хэсэг тийм ээ Матай номон дээр байгаа, Марк номон дээр байгаа, Иохан номон дээр байгаа Иесусийн яг амьдлын хэсэг байна. Тэр дахин амьдсан. Тэгээд биднэрт бол энэ бол түүх байгаа тийм. Гэхдээ одоо амьдсан талаар ер нь бусад ямар ч шашин, ямар ч одоо шашинд амьдсан гэсэн тийм ойлголт нэгч байхгүй. Харин Есүс Христ амьдсан. Амен. Тэрнээс бусад ямар ч шашин Есүс Христ шиг амьдсан, тэр амьдсан амьд эзэн гэж ийм юм ерөөсөө байдаггүй. Бусад шашин. Тэгэхээр үүгээрээ Христ итгэл өөр. Амен. Тэгэхээр бид нар амьдсан эзэнд итгэдэг. Амен. Тэ? Христ итгэж хүмүүс энүүгээрээ өөр. Тэгэхээр ингээ бодод үзэхээр хүн үхээд амьдлна гэж ямар ч боломжгүй байхгүй. Ямар ч боломжгүй. Бид нар ч гэсэн тэгжил итгэн, хүн ч гэсэн өнөөдөр ч гэсэн тэгжил итгэн. Гэхдээ энэ бурханд боломжтой. Бурхан өөрийн хүүг амьлуулсан. Амьлуулсан. Тэрнээс өөр ямар ч шашин итгэл тийм ээ? Ямар ч шашин тийм амжилт байхгүй. Тийм учраас Христ итгэл үүгээрээ өөр, үүгээрээ онцгой. Үүгээрээ онцгой. За тэгээд Христ итгэдэг хүмүүс Есүсийн амьлалтанд итгэдэг. Есүс яг амьдсан өдрөөс амьлалтанд итгэж гисэн. Амен. Урд нь дагалдагч нар өнөөдөр энэ чинь ингээ гарч чад хүн болгон одоо урагшаана энэ Матай номын одоо бид нар сая дахин амьлалтын баяр гээд зовлонгийн 7 хоног. Тэгээ бид нар яагаад Есүс Христ ингэсэн болоо гэд ингээ бодохоор бидний төлөө байгаа. Бидний төлөө. Тэгээд үхээд амьлагдсан. Үхээд амьлсан. Тэр хүч чадал Христ итгэлийн суурь болдог. Өнөөдөр Христ итгэгч хүмүүс л Есүс Христийн амьдлалтанд итгэдэг. Тэр амьдлал бидний амьдралын хүч суурь болдог. Амен. Тэгэхээр би өнөөдөр Христэд итгэснээрээ Есүс дахин амьдсан учраас миний амьдрал найдвар, хүч чадал байгаамаа. Амен. Тэгэхээр бид нар ийм зүйлд итгэдэг хүмүүс. Тэгээд тухайн үед хүмүүсийн амьдлал гэж юусоо мэдэхгүй байсан. Юудэчүүдийн хувьд бол тэр үед юусоо ч мэдэхгүй. Яагаад гэвэл Яава бурханд итгэдэг. Гэхдээ бурхан эцсийн өдөр болоход хүмүүсийг амьлуулна. Тийм л амьдлалтанд итгэжсэн. Тэрнээс бурхан өөрөө газар дээр бүхж ирээд үйлчлээд эргээд амьлаад ингэж босно гэж тэднэр тийм итгэл байгаагүй тэр үед. Харин яг ингэж одоо өөрөө амьлж ирэхдээ энэ хүмүүс тэгвэл бид нар Яава бурханд итгэдэг. Бид нар бол бурхнаар өрөөгдсөн хүмүүс яг эцсийн өдрүүд бид нар амьлагдаж бурхан биднийг амьлуулж бид нар уулзалтна гэдэг итгэл бол юудэчүүдэд байсан. Харин яг ингэж Христ ингэж бидний дунд ирээд үйлчлээд тэгээд ингэж үхээд амьлна гэсэн тийм итгэл байгаа баг. Тэгэхээр энд бол ерөөсөө тэд нар боломжгүй гэж одоо тэгээд Есүс Христийг яг л үгтсэн одоо тэгээд бөөн уу гашуу тийм мэдээж хамт байсан одоо эзэн ингэж үгчээр дагалдагч нар ч гэсэн тийм шам нар ч гэсэн тийм бид нар одоо яах юм бэ? Үнэхээр найдаж исэн, итгэж исэн эзэн маань бид нарыг авч явна цаашдаа тэгнэ ингэн гэж исэн хүн маань ингэж нас орчаар бид нар ямар ч итгэлгүй найдваргүй болох нь аргагүй ш. Тэд нар яг тийм болцсон байсан. Зүгээр л Есүс Христ өнгөрсөн одоо тэгээд яаж тэр булшин дээр нь очиод нөгөө нас орсон хүнтэй салах ёс гүйцэтгэхээр тийм ээ одоо Магдалины Мария тийм тэгээд нөгөө Мария тэгээд Зебедийн эхнэр баха Саломи энэ гурван ингээд одоо маргааш өглөө очин тийм бид нар одоо яаж энэ булсан харч чулууг нь зайлуулна гэж бодоод маш үнэртэй үнцэнтэй бидний эзэнтэй одоо ингээд нас орсон үнцэнтэй тусаа аваад салах ёс гүйцэтгэхээр одоо ингээд явсан баг. Тэгэхээр эхний ишлийг ингээд харах юм бол булшин хоосон тийм итгэлийн бидний эхлэлийн талаар энэ чинь гэж ярьж байгаа. Тэгэхээр амралтын өдрийн дараа 7 хоногт ингээ Мария, Магдалины Мария, Зебедийн Саломи энэ гурав яваад харахтун маш хүчтэй газар хөдлөлт болоо. 2 дугаар ишлэл. Учир нь эзний тэнгэр илч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь сууж.
Тэнгэр ил чинийг зайлуулсан. Энэ гурав бол эдгээр бол яана яаж энэ чулууг зайлуулнаа л гэж бодож очсон байна. Харин одоо бид нарт энийг чулууг зайлуулж өгөх хүн байгаа болов уу гэж. Түүний үзэгдэх төрөх аянга дуугаа адил хувцсан цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айн жичирч өвтөл мэт болжээ. Тэгээд тэнгэр илч өгсөн. Эмэгтэйчүүдэд бүү та нар цовлогдсон Иесусыг хайж байгааг чи мэдэж байна. Харин тэр энд байхгүй тэр хэлснээрээ дахин амьдсан. Иесус өөрөө хэлсэн те би үхээд дахин амьдлаа. Тэр хэлснээрээ дахин амьдсан байгаа. Эрэгтэн тэгээд түүнийг хэвтэж байсан газрыг нь үзээ гэж тэднэрт хэлж хэлсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд энэ чинь ингээд харахад айгүй зоригтой явсан байна. Одоо тэр хар булш руу маш зоригтой явж байгаа. Газар хөдөлт болоо тэ тэнгэр хэлбэ чулуун өнгөрч булш хоосон байсныг тэд нар хараа. Тэгж юу н тийм байна гэж юусоо бодоагүй төсөөлөөгүй шүү дээ. Зүгээр л очиж одоо маш үнэтэй, үн цэнтэй үнэртэнгээрээ эзний одоо салах ёс гүйцэтгэнэ л гэж бодож ирсэн. Тэгэхээр бид нар эндээс ингээ харах юм бол ямар ч боломжгүй зүйлийг бурхан боломжтой болгох. Бидний амьдрал ч гэсэн юм булш мэт зөндөө олон асуудал байдаг. Харин эзэнд итгэсэн бол эзэн бидний амьдралыг тэр одоо булш мэт байгаа бидний амьдрал байгаа тэр олон асуудлуудыг эзэн яг чөлөөлж өгнө. Эзэн боломжтой болгож өгнө. Тэгэхээр ийм зүйлийг гол санаа нь бурхан ерөөсө боломжгүй зүйлийг боломжтой болгодог. Үхэл бол амьдралын төгсгөл биш гэдгийг бид нар эндээс харж байна. Үхэл бол амьдралын төгсгөл биш. Яагаад гэвэл бидний эзэн Иесус Христ үхлийг ялсан. Амен. Үхлийг ялсан. Амен. Нүглийг ялсан. Амен. Тэгээ бид нар тийм эзэнд итгэж байгаа. Гэхдээ өнөөдөр сайн мэдээг бол ерөөсөө л энэ ахгүй. Бурхан эзэн Иесус Христ бидний төлөө, бидний гин нүглийн төлөө, биднийг уучлахын тулд тэгээ бидний гин нүглийн төлөө тэр загалмай тэр цовдлогт нас бараад тэгээд тэр 3 хоногийн дараа дахин амьдсан гэж хэлдэг. Хүмүүс дахин амьдлтыг хэрвээ ингэж авчих юм бол тэр ямар ч хүчгүй болно. Тэгээд дахин амьд ийм сайн мэдээ байна. Бидний төлөө загалмай дээр цовдлогдож нас барж бидний нүглийг уучлсан. Бидний гин нүглийг уучлал, бидний харанхуугаас чөлөөлсөн. Харанхуй амьдралаас гэрэл рүү татсан. Тэгээд тэр дахин амьдсан. Хэрвээ дахин амьдлтыг авчих юм бол энэ сайн мэдээ биш. Есүс Христийг дахин амьлаагүй гэж олон одоо маш олон шинжлэх ухаан одоо юу гэдэг юм маргаан одоо хэдэн зууны турш явж байгаа. Гэхдээ энэ ямар ч амжилтанд хүрээгүй. Яагаад гэхээр Библиэлд бичигдсэн бичвэр учраас Библиэлд бичигдсэн учраас тэр дахин амьлсан гэж. Амен. Энэ үнэн. Тэгээ бид нар энэ үнэнд итгэж байгаа. Хэрвээ сайн мэдээнээс дахин амьлтыг авчих юм бол тэр сайн мэдээ биш. Хүмүүс тэгээ сайн мэдээг ярихдаа дахин амьлтыг зарим хүмүүс ярьдаггүй. Дахин амьлалт бол үнэхээр бидний итгэлийн амьдралын найдвар суурь байна. Хэрвээ дахин амьлалтгүй бол бидний итгэлийн амьдрал хүчгүй. Бидний итгэлийн амьдралд хүч өгдөг зүйл бол дахин амьлалт. Амен. Тийм учраас бид нар жил болгон дахин амьлалтын баярыг тэмдэглэдэг. Амен. Тэгэхээр үхэл гэдэг нь төгсгөл биш. Бид нар эндээс бурхан бүх зүйлийг боломжтой. Бидний амьдралд хаалттай тийм маш олон асуудлуудыг бурхан тэр хаалтыг нээж чадна гэсэн үг. Амен. Тэгэхээр та итгээрэй. За тэгээд 5-аас 7 дугаар ишлэгийг ингээ харах юм бол энэ чи Тэгтэл тэнгэр илж эмэгтэйчүүдэд бүү цовдлогдсон Иесусыг хайж бөгч мэдж байна. Энэ амьлалтын мэдээг бид нар хэлж байгаа. Амьлсан гэдгийг хэлж байгаа. Тэгээд тэр байхгүй. Учир нь тэр хэлснээрээ амьлсан. Түүний хэвтэж байсан газрыг үзэхтэн. Хурдан очиж шавь нарт нь тэр өвхөстөөс амьлжээ харахтун. Тэгээд тэр та нараас дөрөв Галил руу явсан тул та нар тэнд түүнийг харах болно. Есүс Христ өөрөө амьсныхаа дараа маш олон хүнд үзэгдсэн тийм ээ. Тэгээд та нарсан түүнийг харах болно. Үзэгдэн та нарт би хэллээ гэж. Тэгээд тэд нар маш их айдастай байсан хүмүүс чинь яасан? Бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж шавь нарт нь мэдтгэхээр үлдлээ гэж. Тэгэхээр дахин амжилт энэ амжилтын мэдээ бол биднэрт баяр хөөргийг авчирсан. Амен. Эндээс харах бүү айгс. Бид нар бүгдээр шавь нарын ч гэсэн айдастайсэн. Тэгээ одоо Есүс Христ ингэж үгдсэн юм чи бид нар одоо яах вэ? Петр хүртэл нөгөө Есүс өөрөө би цовдлогдож нас орж хүний хүн ингэж нас орж тэгээ оршуулгадаа дахин амьдлана гэж хэлэхэд та ерөөс тэгж болохгүй гэж Петр хэлсэн. Тэгээд Петр сатана зайл гэж хэлжсэн тийм ээ. Амен. Муу сүнсэд ажиллаа хийж байна. Тэгээд та ингэж болохгүй. Тэд нар ерөөсөө та өгөж болохгүй. Бид нар яах юм бэ? Ямар ч итгэлгүйгээр. Тэгээд
энд ингээ харах юм бол амжилтын мэдээ гэдэг бол биднэрт хүч чадлыг өгдөг. Бидний айцыг чөлөөлдөг. Тийм ээ? 아멘. Тэгээд биднэрт баяр хөөргийг өгсөн ба. Тэнгэр элч тэр амьлсан эмэгтэйчүүд шав нартаа очиж хэлэх тийм одоо үүрэг өгсөн ба. Тэгэхээр энэ чинь бид ингээ харах юм бол айцын оронд гол санаа нь баяр баясгалан өгдөг. Түүний амьлалд биднэрт баяр баясгалан өгдөг. 아멘. Амен. Биднэрт хүч чадлыг өгдөг. Тэгэхээр эндээс ингээ харах юм бидний айдас, өвчин, алдаа энэ бүгд Есүсийн дахин амьлалтаар ялагдсан гэсэн үг. 아멘. Амен. 아멘. Тэгэхээр бид нэр хүч чадлыг авсан. Бидний айдас, алдаа, өвчин, одоо өрөөдөд юу болох тэр бүгдээрээ Есүс Христийн дахин амьлалтаар ялагдсан. 아멘. Яагаад гэвэл Есүс үхлийг ялж дахин амьдсан. Амен. 아멘. Тэгээд бид нар харин энэ сайн мэдээг дамжуулах үүрэгтэй. Бид нар энэ сайн мэдээг л дамжуулах үүрэг биднэрт оногдож байгаа. За тэгэхээр 8-аас 10 дугаар ишлэгийг харъя бүгдээрээ. 8-аас 10. Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас урдан зайлш шав нарт нь мэдгэхээр гүйлцээ. За тэгээ харах түн Есүс тэднийг тосон ирж амар байна уу гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч түүнд мөргөлөө. Тэгээд Есүс тэдэнд бүү явж ах дүүс минь Галил руу явж яв гэж мэдэг. Тэнд намайг тэд харах болно гэж айлцсан. 아멘. За тэгэхээр энэ чинь Есүстэй амьсан Есүстэй уулзах талаар ярьж байгаа 8 дугаар. Өнөөдөр ч гэсэн бид нар Есүстэй уулзаж эмэгтэйчүүд бөөн баяр хөөр болон гүйлдээд Есүстэй уулзсан. Тэгээд түүнд мөргөсөн тэд нар. Тэгээд Есүс бүү гэж дахин хэлсэн ба. Тэгэхээр эндээс гол санаа амьсан Есүстэй зөвхөн мэдээ биш. Энэ бол тэр амьд бөгөөд бидэнтэй үргэлж хамт байгаа. Бидэнтэй уулзсан. Тэгэхээр та яг амьд Есүс Христтэй уулзах хэрэгтэй. Тэгээд Илч Паул яадаг вэ? Илч Паул өөрөө Есүсийг хавчдаг, тий? Есүсэд итгэдэг хүмүүсийг алхахт нь хамт оролцож явсан. Тийм хүн Үлс номын 9-р бүлэг дээр Дамасагт дахин амьлсан Есүстэй би уулзсан гэж хэлсэн байна. 아멘. Тэгээд дахин амьлсан Есүсийн талаар Коринтын захидал дээр Есүсийн дахин амьлалтын талаар 15 дугаар бүлгээр бичсэн байна. Тэгэхээр бид нар дахин амьлсан Есүстэй уулзсан гэдэг бол айгүй чухал. Тэгэхээр бид нар бидний Христ итгэл гэдэг нь зөвхөн тийм онол биш, харин Есүс Христтэй амьд дахин амьлсан Есүстэй уулзах харилцаа байна. 아멘. Та уулзаарай. 아멘. Бид өдөр болгон Есүс Христтэй уулзах чадна. Өдөр болгон, өдөр бүр. Яаж гэж үгээрээ, залбирлаараа, хүндэтгэл мөрөглөөрөө. 아멘. Бид нар дахин амьлсан Есүстэй уулзах болно. 아멘. Тэгэхээр бид нар эндээс булш нь хоосон байсан бол бидний найдвар аа. Бидэрт найдварыг өгч байгаа. Айдас байхгүй бас. Бидэрт баяр хөөргийг, бидэрт амьдралыг өгч байгаа. Шинэ амьдралыг. Есүс амьд гэдэг маань бидэнтэй өнөөдөр ч гэсэн хамт харилцаж байгаа. Тэгэхээр дахин амьдрал гэдэг бол бидний амьдралын ялалт. Яагаад гэвэл Есүс өөрөө үхлийг ялж дахин амьдсан учраас бидний амьдралын ялалт, найдвар, шинэ амьдрал. 아멘. Хэрвээ та Есүс Христийн дахин амьдлалд итгэдэг бол таны амьдрал өөрчлөгдөх болно, таны амьдрал шинээр эхлэх болно. Тэгээд шинэ амьдралын эхлэл ба. Хэрвээ таны амьдрал айдас байгаа бол та Есүс Христэд итэг. 아멘. Айдас бол Есүс Христ таны амьдралыг чөлөөлж өгнө. Эргэлзэж байвал түүнийг хай. 아멘. Айж байвал тийм айдас байвал түүнд итэг. Тэгээд Христ итгэсэн бол сайн мэдээг түгэл хэрэгтэй. Тэгэхээр дахин амьдрал гэдэг бол бидний амьдралд хүчийг өгдөг ба. За тэгээ бүгдээ Илч Паулийн тэр дахин амьдралтын хэсгийг уншия. 1-р Коринт номын 15 дугаар бүлэг. 15-1-ээс 13. За би эндээс уншия. 1299 хамт уншиж болно. Бүгдээ хамтдаа гаргаж. Тийм. 12-оос за 1-ээс 11. 12-оос 19 зэрэг 15 дугаар бүлэг. Христийн дахин амьдрал. 아멘. За ах トゥ нараа та нар тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон.
Хэрв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй бол та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь руу дахин амжуулагдсан агаар Петр дараа нь өнөөх 12-т үзэгджээ. Үүний дараа та 5 залуу 100 гаруй ах トゥ нар нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо бол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь ойрсжээ. Тэр дараа нь Яаков тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэс дутуу дүрсэн мэд надад тэр бас үзэгцээ. Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм аа. Харин Бурхны нэгүслээр би одоогийн бий болсон. Түүний надад үзүүлсэн нэгүсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүлдэж зүсгсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурхны нэгүсэл билээ. Ийм би эсвэл тэд байсан гэсэн хамаагүй. Би түүнийхүү тунхаглаж та нарт түншлэн итгэсэн билээ. За тэгээд хараад 12-оос энэ аягүй чухал. Хэрв Христ үхсдээс амьлуулагдсан гэж тунхагласан бол та нарын дотор зарим нь үхсдийн амьд байхгүй гэж юунд ярина вэ? Үхсдийн амьд байхгүй бол Христ амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглалч хоосон. Та нарын итгэлч хоосон болно. Үнэн дээр үхсдээс амьлуулагдаагүй бол түүний амьлуулаагүй Христийг тэр амьлуулсан гэж бид Бурхныг гэрчилснээрээ Бурхны хуурамч гэрчлэж болно. Амен. За тэгээд учир нь үхсэд амьлуулагдаагүй бол Христ амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаар та нарт нүгэлтэй байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсож ч мөн мөксөн байх болно. За энэ хараа дахин амьдлалтын одоо баяраар яг нь түрүү Марк номноос бид нэртэй Матай номноос яг дахин амьдсан хэсгийг яасан. Энэтэй холбох юм бол яг энэ Коринтын Есүс Христ дахин амьдсан талаар энэ Илч Паул бичсэн байна. Тэгээд бид нар би яг энийг ингээд бэлтэж байхдаа бид нар Библийн сургууль сурж байхдаа манай ангийнхан яг энэ 1-р Коринтын Есүс Христийн дахин амьдлалтаар дараа нь зохиогоод яг манай ангийнхан энийг ингээд бүгдээрээ Есүс Христ дахин амьдсан юм маргаан болгоо тэгээд нөгөө энэ дахин яг амьдсан хэсгээр дараа нь тоглож ирсэн. Тэгээд бид тэрийг бодохдоо нэрээ зарим хүмүүс Есүс Христийг дахин амьдлаагүй гэдэг. Тэгээд одоо тийм хүмүүс зөндөө байгаа. Дахин амьдлаагүй. Хэрвээ Есүс Христ дахин амьдлаагүй бол энэ ч бүр маш тодорхой хэлж өгч байгаа байхгүй. Бидний итгэл хоосон байсан. Бид нар өнөөдөр юунд ингэж сууж байгаа юм? Юунд одоо Христ итгэдэг гэд явж байгаа юм? Ямар ч нөгөө нэг хов хоосон зүйлд итгэж байна гэсэн. Хов хоосон зүйлд одоо ингэж ямар ч юу нөгөө хоосон байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Есүс Христийн дахин амьдлалтанд итгэсэн учраас энэ чинь илчгүй маш тодорхой хэлж байгаа. Хэрвээ үхсдээс амьдлагдаагүй бол тийм ээ энэ сайн мэдээнд бид нар итгээгүй гэсэн. Бид нар итгэж ямар ч ашиггүй гэсэн үг. Тийм учраас Есүс Христ хэрвээ бид нар Есүс Христийн дахин амьдлалтанд итгээгүй зүгээр л одоо Христ итгэдэг гэд ярьж байгаа зүгээр энэ дэлхийн одоо зүйлд итгээд хамгийн өчүүхэн байна гэж. Зүгээр л одоо мөнхийн амьдрал биш энэ дэлхийн яг энэ дэлхийн амьдралд л итгээд явж байгаа хүмүүс болно гэж ингэж хэлж байгаа. Маш тодорхойгоор. Тэгэхээр Христ амьлуулагдсан учраас тийм ээ амьлуулагдсан учраас бидний итгэл ийм хүчтэй. Бидний итгэл мөнхий тийм одоо хэрвээ бид нар Христ амьлуулагдав бид нар шал хийх хоосон юм итгэнэ гэж хэлж байна. Хамгийн өрөвдөлтэй хүмүүс болно. Зүгээр л энэ дэлхийн амьдрал итгээд явж байгаа. Ийм хүмүүс болно гэж. Тэгэхээр Илч Паул өөрөө Үлс замын 9-р бүлэг дээр Дамасагт яг Есүс Христтэй өөрөө уулзсан. Тэгэхдээ дахин амьдсан Есүс Христтэй би уулзсан гэж ингэж хэлдэг. Тэгээ өөрөө ч гэсэн энэ чи би хамгийн зогсгүй нэгэ илч болох хамгийн одоо нэг чуулганыг хавчиж тий илч гэж нэрлэгдэх зогсгүй хүн ягаад гэвэл би чуулганыг хавчигч байсан гэдэг. Харин Бурхны нэгүсээр би одоогийн бий болсон. Тийм ээ? Тэгээд тэр надад үзүүлсэн нэгүсэл нь хоосон байгаагүй маа гэж. Амен. Тэгээд би илүү зүтгэсэн юм аа. Тэгэхээр бид нар хоосон юмд юусоо итгэхгүй гэсэн баггүй. Харин бид нар яг дахин амьсан тэр яг дахин амьсан Есүс Христэд бид нар итгэж байгаа маа.
Тэгэхээр хэрвээ Христ дахин амьлуулагдаагүй бол тийм ээ бид нар яах вэ? Бидний итгэж хоосон, тунхаглаж хоосон, сайн мэдээж хоосон тэгээд үхэгсэд бол түүний амьлуулаагүй Христийг тэр амьлуулсан гэж Бурхныг гэрчилснээрээ бид нар Бурхны хуурамч гэрчлэгч болно. Маш хатуулж. Тэгэхээр бид нар хэрвээ Бурхныг гэрчилж байгаа тийм тэр амьлагдсан гэж гэрчилж байгаа. Хэрвээ амьлуулаагүй бол бид нар энийг гэрчлэж хэрэггүй. Хоосон байна гэж. Тэгэхээр бид нар ийм л одоо бичвэрт бичигдсэн тийм яг энэ үнэн тэр үглийг ялсан тэр булшин хоосон байсан айдас байхгүй болгосон Есүс өөрөө амьд гэсэн. Тэгэхээр бид нарт яг энэ Есүс Христ хэрвээ бид нар энийг ингээд Есүс амьлуулаагүй гэж гэрчлэж явбал ямар ч хоосон зүйлийг одоо гэрчлэж явна. Хэрвээ Бурхны хуурамч гэрчлэгчд болно гэж. Тэгэхээр Есүс Христ үхсэд үхлийг ялсан тэр амьлуулагдсан энэ бол Бурханд л боломжтой зүйл гэж би хэлсэн тийм. Мэдээж хүн өөрөө амьлах энэ дэлхийд одоо ингээд хэрвээ хүн болгон амьлаад, өгсөн хүн болгон амьлаад тийм ингэх юм бол хүн болгон энийг нэг тийм нэг сонирн биш байхгүй. Харин онцгой биш. Харин Есүс Христ л амьснараа энэ маш онцгой зүйл учраас хүн болгон үнийг мэдэх хүсдэг. Тийм болохоор тэр үхлийг ялсан. Өнөөдөр тэ бид нар ингээд бүгдээрээ гин нүгэлтэд баригдсан тий бид нар бүгдээрээ өөхөх ийм одоо боломжтой Бурхантай уулзах ямар ч боломжгүй хүмүүс байсан. Тэр үхлийг ялж дахин амьдралаараа биднийг Бурхантай эвлэрүүлсэн. Тэгээ бидний амьдралыг Бурхан бүх хүнд хайртай учраас хүн төрлөختнийг хайрлсан учраас тэр бидний төлөө загалмаа дээр цовдлогдож бидний нүглийг үүрч үхээд тэр дахин амьдсан. Амен. Энэ сайн мэдээг бид нар өнөөдөр амьдралдаа түгэх хэрэгтэй. Бусад хүмүүст. Тэгэхээр энэ яг үнэн гэдгийг энчээ баталсан байна. Коринтын загтал дээр Илч Паул өөрөө дахин амьдсан Есүс Христтэй уулзсан. Тэгээ хэрвээ энэ үхсдээс амьлуулагдаагүй бүх зүйл хоосон байна. Бидний итгэлч хоосон байна. Бидний мөнхийн амьдралч хоосон байна гэсэн. Тэгэхээр бид нар ийм зүйлд итгэсэн. Хэрвээ энэ амьлуулагдаагүй бол тэгээ бид нар өчүүхэн байх нэ гэж ингэж хэлсэн. Харин тэр энэ дэлхийн амьдралд итгэсэн одоо Христ итгэл гэдэг маань маш өчүүхэн зүйл байх байсан юм байна. Тэгэхээр амьлуулагдсан учраас тийм ээ тэр бол бидний амьдралын мөнхийг ялалт мөнхийн амьдралын маань ялалт болсон гэдгийг энэ чинь маш тодорхой биднэрт хэлж байна. Тэгэхээр та Христэд итгэсэн бол тийм ээ түүний дахин амьдралд итгэсэн бол өдөр болгон түүнтэй үг, залбирал, тийм ээ? Мөрөглөөр, хүндэтгэл мөрөглөөр Бурхантай уулзах боломжтой. Амен. Тэгээд таны амьдралыг тэр дахин амьдсан хүч чадлаараа өөрчлөх болно. Амен. Тэгээд би та бүгдийг Есүс Христэд итгээрэй, найдаараа, айдас байвал түүнд итгэж найдах юм бол тэр амьдрал, тэр айдсыг баяр хөөрөөр сольж өгнө. Амен. Тэгээд найдвар байна биднэрт өнөөдөр. Булшин хоосон байсан тэр найдвар бидний амьдралд өнөөдөр байна. Амен. Тэгээд би та бидний төлөө нас барсан дахин амьдсан Есүс Христэд итгэсэй гэж хүсэж байна. Амен. Тэгээд амьдралынхаа дахин амьдсан хүч чадалтай эзэн болгоосэй гэж хүсэж байна. Амен. Тэгээд бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Тэгээд энэ сайн мэдээг бид нар яг цогцоор нь бусдад тарааж амьдрах хэрэгтэй. Хэрвээ сайн мэдээнээс дахин амьдлыг авчих юм бол ямар ч хүчгүй байна гэж түрүү хэлсэн. Тэгэхээр дахин амьдсан гэдэг нь бидний амьдралд хүч чадлыг өгдөг ийм учиртай, ийм одоо баяртай тэгээ ийм сайн мэдээ байгаа. Тэгээ бид нар үүнийг тараахгүй байж чадахгүй, тараахгүй байж болохгүй гэсэн. Тэгэхээр тэр амьд бөгөөд өнөөдөр бидэнтэй хамт байна. Тэгээ биднэртэй өдөр болгон уулзж байна. Уулзах бид нартай өдөр болгон эзэнтэй хамт байх боломжийг өгсөн. Өдөр болгон түүнтэй бид нар амьд харилцаатай байх. Амен. Боломжийг өгсөн эзэн бүгдээрээ талархъя. Тэр өнөөдөр амьд бөгөөд бидэнтэй хамт уулздаг. Амен. Тэгээ бүгдээрээ эзэнтэй амьд харилцаатай байцгаая. Дахин амьдсан эзэн бидний амьдралд хүч чадлыг өгдөг юм аа. Амен. Тэр дахин амьдсан. Амен. Тэгээ бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Тэгээд эзэнд найдсан бол тийм ээ. Бид нар зүгээр л зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол тийм ээ бүх хүмүүсээс хамгийн өргөдөлтэй болно гэж Илч Паул хэлжээ.
19 дугаар ишлэлээр хэлсэн байгаа эзэн. Хэрэв бид нар зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй бол. Тэгэхээр бид нар зөвхөн энэ амьдралынхаа төлөө эзэнд найдаагүй тийм ээ. Харин бид нар мөнхийн амьдралын төлөө мөнх амьдрахын тулд эзэнд найдсан. Амен. Тэгээ бүгдээ эзний өмнө ирцгээе. Амен. Тэгээд тэр бидний төлөө дахин амьдсан. Тэгээд бидэнд хүч чадлыг өгөхөөр тэр үглийг ялсан. Бидний нүглийг уучлсан. Эзэнд бүгдээрээ талархъя. Тэгээд бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Амен. Халелуя. Бурхан эзэн минь танд баярлалаа. Тэгээд та бидний төлөө бидний гэм нүглийг уучлж та өгсөн эзэн. Тэгээд та дахин амьдсан учраас бидэнд та найдварыг өгсөн учраас эзэн та үхээд зогсоогүй харин бидэнд найдварыг өгсөн учраас та үхлийг ялж нүглийг ялж дахин амьдсан учраас эзэн минь танд талархаж байна эзэн. Та ертөнцийн бүхий л хүмүүсийн төлөө та өөрийн амийг золиосож та дахин амьдсан учраас баярлалаа эзэн. Тэгээ таны энэ сайн мэдээнд итгэж таны энэ сайн мэдээг бусдад бид нар бас түгээж амьдрахад тарааж амьдрахад эзэн та биднийг ийм амьдралаар шагнасан төлөө баярлалаа эзэн. Та бидэнтэй өдөр болгон уулзаж та бидэнд итгэл найдварыг өгсөн учраас баярлалаа эзэн. Тэгээ тантай уулзаж таны сайн мэдээг бусдад тараах эзэн та бидэнд хүч чадлыг өгсөн төлөө баярлалаа. Эзэн тэгээд та бидний төлөө дахин амьдсан учраас тань дахин талархъя эзэн. Тэгээд та бидний амьдралыг өөрчлөх болтугай. Таны дахин амьдрал бидний амьдралыг үнэхээр хүчтэй болгосон учраас баярлалаа эзэн. Амен. Тэгээд та биднэр дахин амьлж найдварыг өгсөн учраас баярлалаа эзэн. Тэгээд таны энэ найдвар дотор та бидэнд ялалтыг өгсөн учраас баярлалаа эзэн. Тэгээд үнэхээр таны үгэн дотор тань залбирлаараа хүндэтгэл мөрөглөөр тантай өдөр болгон уулзаж таны дүр төрхтөө өдөр болгон адил болж амьдрал маань өөрчлөгдөхэд эзэн бид тань даатгаж байна. Эзэн баярлалаа. Тэгээ таны үг бол амьд ариун учраас баярлалаа. Эзэн тэгээд та биднэрт үгээ өгсөний төлөө баярлалаа. Эзэн тэгээд бид үнэхээр хүндэтгэл мөрөглөөр дамжуулан үгээр дамжуулан залбирлаар дамжуулан тантай амьд харилцаатай байхад та энд байгаа хүмүүний болгоны зүрх сэтгэлийг удирдах өгөөч эзэн. Тэгээ үгийг сонсоод амьдралдаа хэрэгжүүлэхэд эзэн та удирдан жолоодож өгөөрэй. Тэгээ таны амьд ариун үгийн төлөө талархаж байна эзэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн эзэн бид таны өмнө ирж байна. Тэгээд танд хүндэтгэл магтаалыг өргөж бүх алдар магтаалыг танд өргөн амьдрахыг хүсэж байна эзэн. Амьдралаараа бид таныг алдаршуулахыг хүсэж байна эзэн. Тэгээ таны хүслийн дагуу амьдрахыг хүсэж байна эзэн. Та бидний зөвхт амьдралаар шагнасан төлөө баярлалаа эзэн. Эзэн тэгээ таны үг бол амьд ариун учраас баярлалаа эзэн. Тэгээ таны үгийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрахад та биднийг удирдах болтугай. Тэгээ энэ цагийг эхнээс нь та удирдсан учраас баярлалаа эзэн. Энэ цагийг танд даатган бидний төлөө дахин амьсан эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа.